Би эрүүл ахын бол миний хүүхдүүд сайн сайхан одоо баяр ёслолттой байна шүү дээ тийм болохоор би үргэлжийн мөхөд өөрийгөө эрүүл сарвал байлгахад эрч хүчтэй байлгахууднаас одоо Atomic компани бүтээгдэхүүнүүдийг хэрэглэдэг 0-ын цааснаас өсвөлээд 0-ын цаас сайз би шингээ савн шампунь ангижуулагч гэл маш их одоо ингээд олон юм өөртөө хэрэгтэй нэмэлт бүтээгдэхүүнүүдийг бас маш их хэрэглэдэг. За өнөөдөр болохоор юу танилцуулах шинэ гэвэл манай Atomic компани Himo Shot гэдэг шинэ бүтээгдэхүүн гарсан байгаа. Гараад удаагүй байгаа. Би энэ бүтээгдэхүүнүүдийг бас энэ Himo Shot-ыг ууж эхэлж байгаа. Маш гоё амттай одоо үнэхээр дархлааны үнэхээр сайн бүтээгдэхүүн. Би химгээ бүтээгдэхүүнийг бас уудаг. Өглөө өдөр ороо ууж тэрийг байнгын одоо 2 жил ууж байгаа. Ерөөсөө би нэг юмыг таслахгүй ерөөсөө тууштай ууж иж үр дүнгийн гарах гад үздэг тийм хүн байгаа. Тэгээ би одоо энийг ингээд бас ууж эхэлж байна. Үнэхээр гайхалтай амттай. Өдөрт нэгийг уун. За өдөрт нэгийг уун хайрцагтаа 20 ширхэг байдаг 20 өдөр уун. Ер нь бол тасралтгүй угаад хахад бид нар бол дархлаагаа дэмжээд байна. Дархлаагаа дэмжнэ гэдэг чинь бидний бие эрүүл сарвал эрч хүчтэй байгаад ажил хөдөлмөр хийсэн ч гэсэн гоё байна гэсэн үг шүү дээ. Одоо ямар нэг юмд одоо өвдөхгүй те одоо биений эсрэг суларна гэхгүй үнэхээр гайхалтай байна. Тийм болохоор ийм Atomic компани Himo Shot гэдэг бүтээгдэхүүн бол үнэхээр гайхалтай бүтээгдэхүүн. Би ингээд уугаад хэрэглээд эдний Atomic компани бүтээгдэхүүнийг хэрэглэж өөр дөр үр дүн гаргаад та нарт ингээд цуурлаа нэг ууж хэрэглэж байгаа мó оруулаад байгаа болохоор энийг бас та нар мань хэрэглээрээ. Энэ бол гайхалтай дархлаагийн чинь бас дэмжих Himo Shot гэх бүтээгдэхүүн гарсан байна. За тэгээ баярлалаа. Үнэхээр энэ бүтээгдэхүүнийг одоо намайг хараад эрч хүчтэй болж байгаа дархлаа сайжруулж хараад надад итгэхэд чи ингээ итгэж байгаа бол надаас зөвлөгөө аваараа мэдээлэл аваараа энэ бүтээгдэхүүнд ямар орс нормд юу орсон тайлбарыг авч олно. Яаж явах вэ? Заавар зөвлөгөөг авч олно. Тэгээд надтай холбогдорой. Миний хувь чадвар холбогдорой. За баярлалаа. Ста гайхалтай.